Сэдэв 10-аар үржүүлэх. Туяа мөнгөний гахаад өдөр бүр 10 төгрөг хийдэг. 10 хоногийн дараа хэдэн төгрөг хийсэн байх вэ? Дугуйланд суралцдаг сурагчдын тоог дүрслэн үзүүлжээ. Нэг дүрс нь 10 хүүхэд илэрхийлж байгаа бол дугуйлан бүрд хэдэн сурагч суралцдаг вэ? Ямар дугуйланд хамгийн олон сурагч суралцдаг вэ? Ямар дугуйланд хамгийн цөөн сурагчтай вэ? Шугам дээрх тоог гүйцээгээрэй.